Нэггүй. За орой мэд манайхаа тэгээд шилдэ түгээгээд өгөөрөө. Дуу хоолой ямар шүү сонсогч зүгээр байна те. Тэгээд өнөөдөр миний ярих сэдв этик, мораль, энэ парламентын арчлал тухай тойрч ярина. Тэгээд би болж өгвөл их энгийн ойлгомжтой үгээр ярихыг бодно. Хит онлын биш. Энэ их ойлгомжтой үгээр ярихыг бодъё. Тэрнээс нэг наваг шатар өрөө тавьчаар шатар тоглодог юм уу гэдэг хаа. Би тоглодгоо надад шатар нүүж болно шүү дээ. Тэгээ нэг тийм муу нүдгч хүн бас биш л дээ. Тэгээ харахгүй хэр бүх юмыг харахгүй мэдхгүй ингээд одоо юу гэдгэнтэй нэг юм харахгүй нүхэнд аваачаад орсон юм шиг ойлгоод байгаа юм. Би өөрийнхөө утсыг өөрөө ажилуулад, өөрийнхөө асууд юмнуудыг бичээд, уншаад, тайлбарлаад яриад ингээд байдаг л та. Тэгээ хинээр заалгаж юм бичдэг ингээ мангалтаад байдгийн зарим хүмүүс. Тэгээд хинэгнэр заалгаж бичих шаардлага байхгүй. Өөр мэрэгжлийнхаа дагуу голцсон юм бичдэг. Таамаглалууд ийм байх боломжтой юм байна, тийм байна гэж ингээл бичдэг. Тэгээд өөртөө улс төрч судлаач нэрвэгтэй гэдэг. Тэгээ нэр улс төр судлаач чинь мэрэгжил байхгүй юу? Улс төр судлаач гэдэг энэ бакалавр өгдөг юм уус. Тэгээ энэ багшийн зүтээд бас өгдөг байсан. Одоогоор ямар сургууль өгдөг мэдэхгүй байна. Ингээд энэ мэрэгжил байхгүй юу? Энэ улс төрч болно гэсэн үг ерөөсөө биш. Энэ мэрэгжил бакалавр мэрэгжилтэй. Би тэгээ дээрэс нь өөрөө яг энэ насан туршид иргэний бодлоор төрийн бодлогын зарим асуудал гэсэн сэдвээр мастер хамгаалсан. Яг энэ иргэний боловсролоор өөрөө мастер хамгаалсан. Монголд анхны мастер яг энэ иргэний боловсролоор болов. Тэгээ би сайн ментортой. Миний ментор бол Батбаачрын Батөвшин гэдэг. Бараг 20 гаруй жил, 30 жил, 22 5 6 жил надад ингээд зөвлөд яриад энэ миний ментор бол маш их ундрахтай хүн байдаг. Тэгээд дээрэс нь би энэ одоо энэ Батуулах, Соах, Даахтай энэ улаах нараас бас энэ ямар учиртай яадгийг ингээд эдийн засгийн талаас ялангуяа айгүй их Даах, Соах гэдэгтэй ярилцдаг цэнгүү ах налтан дараа. Яагаад гэвэл би эдийн засгийн ойлголт жоохон муу. Тийм учраас энэ ямар учиртай жишээ нь Монгол банк гэдэг төв банкны учир шалтгаан тий энэ инфляц гэж юу хэлээд байгаа. Тэгээ яагаад мөнгө хэвлэдгийг, яахаар мөнгө хэвлэж болдгүй гэдэг ингээд эдийн засгийн талаас нь илүү ойлголт болгохын тулд тэр эдийн засгч нарыг энэ даваад орж авах манай утга чулуун байна. Тэгээ эдний яриаг сонсох дуртай. Яагаад гэвэл би мэдэхгүй сэдв. Эдийн засгийн талаас. Тэрнээс яг нийгмийн энэ дээр болж байгаа үйл явц нийгэм юунаас бүрддэг, яагаад бүрддэг, хүн ямар байх ёстой юм, иргэн гэж хэнийг хэлээд байгаа гэдэг талаас бол миний өөр мастрын ажил. Дээрэс нь би мастрын ажиллаа хийж хасаа гадна нэмээд энэ нэлээд олон судалгааны ажлууд дээр хамарч ирсэн болохоор нэлээд тодорхой ойлголттой байдаг. Тэгээд чи мэрэгжил маань ахгүй да. Тэрнээс цол зэрэг мэрэг эсвэл юм алдар нэр хүнд мөн биш шүү дээ. Тэгэхээр тэрийг их ялгаж салгаж ойлгосоо гэж хүсэж байгаа. За тэгээд өнөөдөр ингээд мораль гэж юу хэлээд байгаа. Энэ ёс суртахуун буюу хувь хүнд байх тухай ойлголт. Энэ хувь хүний ёс суртахуунтай холбоотой асуудал. Тэгээ энэ үндсэндээ бол хувь хүн чи хин бэ? Энэ хүнд итгэж болох юм уу, болохгүй юм уу гэдэг хэмжээс шүү дээ. Энэ мораль гэдэг ёс суртахуун гэдэг юм чи. Хувь хүнд өөрт нь энэ их ёс юу жудаггүй гэдэг байгаа тий. Энэ их жудаггүй хүн гэдэг байгаа чи нэг тийм олигтой хүн биш ээ гэж манайхаа ярьдаг шүү дээ. Чи ёс суртахуунгүй хүн шүү дээ л гэдэг байгаа. Энийг мораль гэдэг байгаа байхгүй юу? Худлаа илдэг тий. Эсвэл хулгай хийдэг. Эсвэл яадаг тэгээ бусдыг дээрлэгдэг, ялгуурладаг. Энэ хүмүүс чинь өөрөөр хэлбэл ёс суртахуунгүй юм баггүй юу? Энэ хувь хүнтэй холбоотой асуудлыг энэ ёс суртахуунтай байна гэдэг бол хувь хүнээс өөрөөс нь хасар их юу шаарддаг. Төвчээр хасар их тэр хүнээс хүч чадал шаарддаг зүйл. Хүмүүс бол яг та ингээл нэг юм штэ их орон ард түмнийхээ төлөө ямар юм Монгол улсын төлөө мөлөө өгчөөд сонгуулиар чинь саналаа ингээд
100,000 төгрөгөөр зарчдаг те. Энэ минь чинь бол ёс суртахуунгүй үйлдэл шүү дээ. Хүмүүсээс ёс зүй шаардаад байгаа мөртлөө өөрсдөө ёс суртахуун шаардаад байгаа мөртлөө өөрсдөө тэгээд дандаа ёс суртахуунгүй үйлдэл хийждэг те. Тэгээ энэ минь чинь бол болдгүй зүйл л дээ одоо. Монгол улс балраад ингээ бид нар ингээд амар ядуу болж байна гэж муу амлаад ярьцгаад хүмүүс байдаг. Тэгээ яг ингээд харахаар өөрсдөө тийм амьдралын чанар нь тийм муу биш. Тэгээ яагаад ингээ муу амлаа? Энэ минь чинь бол дандаа юм ёс суртахуунгүй байгаагийн шинж хэлбэр шүү дээ. Тэгээ энэний чинь мораль гэдэг байгаа байхгүй ёс суртахуун гэдэг байгаа юм. Тэгээ энэ өстө нэг өөдгүү хүн юм байж чи ингэж जैन тэгж जैन гэж яриаддаг. Тэгсэн мөртөө өөртөө яг тэрнийхээ эсрэг үйлдэл хийж идэг. Гэрлэн дохоогоор ногоон гэрлээр гардаг гэдэг мэдэрэж хүүхдэд дагуулад зам хөндлөнгүүгээд байгаа чи ёс суртахуунгүй үйлдэл байхгүй да. Энэ ёс суртахуун юм. Тэг манай энэ мангар сэргэлээ ингээд хүн хуулагтаад гэдэг ингээд мангар юм ярьдаг хүмүүсүүд эн чин дандаа ёс суртахуунгүй үйлдэлүүд шүү дээ. Тэг энийг ёс суртахуун гэдэг мораль гэдэг байгаа байхгүй хувь хүнд байдаг ойлголт. Нөгөө талд нь мэрэгжлийн ёс зүй гэж байдаг. Байгууллагын ёс зүй гэж байдаг. Энийг эдик гэдэг байгаа. Энэ нь юугаараа ялгаатай юм бэ гэхээр энэ багсгал байхгүй да. Хуульч байна гэдэг ёс зүйн код гэдэг байгаа те. Энэ жаягтай хүн байх мөн чанар. Энэ яадаг юм бэ гэхээр жишээ нь хуульч хүн би хуульч гэдэг тэр мэрэгчлэр бахархал чинь өөрөө тэр жаяг буюу ёс зүйн код ч болоод идэх байхгүй юу. Би ийм мэрэгжилтэй учраас энэ хуульч учраас энэ эмч учраас тэгээ энэ багш учраас эн чинь өөрөө энэ тэр хүний өөрийнх нь тэр мэрэгжлийн ёс зүйн код нахгүй. Энэ багш хүн учраас энэ бол худлаа хэлэхгүй. Энэ багш хүн учраас ялгуулан гадуурхгүй тий. Энэ хуульч хүн учраас энэ бол хууль зөрчихгүй. Энэ дандаа өөрийнх нь бахархал ахгүй. Тэр мэрэгжлийнх нь бахархал нь тэрнгүүрээ тэр өөр бахархдаг байхгүй юу? Энийг мэрэгжлийн ёс зүйн код гэдэг байгаа. Энэ мэрэгжлийн ёс зүйн код нь юм. А нөгөө талд нь энэ байгууллагын ёс зүйн код гэдэг те. Одоо жишээ нь улс төр яг одоо энэ хууль орж ийн л та. Хууль ороод ингээл ёс зүйн асуудлаар тэгээд тэр их хурлын ерөнхийлөгчийн тэр аюулгүй байдлын зөвлөлийн дарга мар гэдэг нь тэр тамгын газрын дарга гэдэг нь та нар өөрсдөө ёс зүйн дүрмээ код нь аль нь ноцтой бусын та нар өөрсдөө тэрийг ярьж байгаа шийдгээд байгаа. Эн чинь боломжгүй шүү дээ. Ёс зүйгээр хүнийг ялж болохгүй. Эн чинь парламент ёс зүйтэй байна гэдэг чинь тэр улс төрч байгаагийнхаа нэр хүндийн баталгаа нахгүй да. Тэгээ ёс зүйгүй үйлдэл хийж байгаа бол тэрийг парламентын гишүүд нь өөрсдөө тэр хүмүүсийг ахиж сонгуулахгүй байх, ахиж улс төрийн намаасаа нэр дэвшүүлэхгүй байх те. Энэ асуудлууд тахгүй да. Ахаад энэ парламентынхаа энэ дотор бол ийм хүн оруулж болохгүй юм байна. Манай нам ийм хүмүүсийг нэр дэвшүүлж болохгүй юм байна. Тэгээ энэ чинь улс төрчийнхаа хувьд би энэ парламентын гишүүн гэдэг өөрийнхөө бахархлаа энэ хүнээр ингэ сүйтгэж болохгүй юм байна. Тийм учраас энэ өөрөө тархлаа бий болоод хөгжөөд явж идэг учраас Японд жишээ нь дивүүр тараагаад бусдхан дивүүр тараасны төлөө уучлалгүйгаад тэ ингээд парламентын гишүүнээс явдаг. Тэгээ маш олон жишээнүүд би тэр гол тоглож байгаад жишээ нь Солонгост метро ослолт орсны дараа дэд үтсийн сайд нь ажиллаа өгч ирсэн ч гэх юм уу. Энд чинь нөгөө нэг бусны шахаж шаардаад эхэлдэг байхгүй юу? Өөрийнх нь тэр нөгөө нэг нэр хүндтэй өөрийнх нь тэр бахархалтай зөрчилдөд эхэлж байгаа учраас бусны шахаж шаардж эхэлдэг зүйл байхгүй да. Энэ бол мэрэгжил байгууллагын ёс зүй юм. Манай байгууллага ийм ёс зүйтэй, ийм соёлтой. Яагаад гэвэл манай байгууллага бизнес эрхэлдэг учраас бусдыг хулигддаггүй. Хулих юм зарж болохгүй. Энэ манай байгууллагын соёлхгүй. Энэ ёс зүй байхгүй юу? Тэгээ ийм ялгаатай юмнууд юм аа. Тэгэд энэ улс төрчд маань зарим бодмоор байгаа юм. Одоо ялангуяа наараагаас болж нарамжаа гишүүнээс тэ наараагаас болж ингээл
Тэгээ санаатаа ч юм уу, санаад юм ч юм уу ингээд хүмүүстэй хэрүүлээд байгаа юм. Чи улс төрч учраас иргэний эрхийн тухай ойлголт чамд байхгүй. Тэр өнөөдөр тэр үндсэн хуулийг тайлбарлаад байгаа ерөнхийлөгчийн тамгын газрын тэр доктор өөрсөндөө том цол нэр авсан хамгаалсан хүмүүс нэг юм аягүй сайн ойлгомоор байна. Энэ иргэний эрхийн тухай ойлголттой үндсэн хууль чинь та нар ядад тэр Жан Жак Руссогийн нийгмийн гэрэг уншаа байлгүй дээ. Энд чи иргэд хоорондоо хэрхэн төр засгаа эмхлэн байгуулах юм бэ? Иргэд хоорондоо энэ асуудлаа хэрхэн яаж шийдвэрлэх юм бэ? Энэ төрд гэдэг байгаа энэ газар очсон, эрх мэдэлээр очсон хүмүүс хүчрхийг дүүлдээд байдаг учраас бүгдөө энийг иргэд яаж татах юм бэ? Энэ хүмүүстэйгээ яаж хариуцлага тооцох юм бэ? Бид нар ямар төр засагтай байх юм бэ? Институц маань ямар байх юм бэ те? Парламенттай яаж эрх мэдлээ өгөх юм бэ? Гүйцэтгэх эрх мэдэл нь яаж хянах юм бэ? Тэ шүүх засаглал маань ямар байх эдэрэг. Энд чинь дандаа иргэн хүнтэй холбоотой шүү дээ. Тэр нь улс төрчд нь гарч ирээд би юуныхаа үзэл бодлоо илэрхийлэх үгээ хэлэх эрх чөлөөтэйгээ балаараад мангалтаад ингээд тэнэгтээд явах юм. Хурлын гишүүдэн ч бай, хотын дарган ч бай. Эн чинь хөөе ганцхан иргэн ирэх байхгүй юу? Чи буцаад иргэн байх юм бол чамд нөлөөлөл энэ нийгмийн гэрээ буюу үндсэн хууль чинь нөлөөлөн тэр ирэх чинь. Чамаас та нараас эрх мэдэлтэнгүүдээс хамгаалах гэж энэ иргэний эрх байдаг байхгүй да. Улс төрч болно гэдэг чинь сайн дураараа бусдын өмнөр нүцгэн шаардыг явъя л гэсэн санаа шүү дээ. Тэгээ чи данхан толгойтой бол чамайг данх гэж дуудаж болно. Тэ чи бүдүүн бол чамайг гахаа гэж дуудаж болно. Чи тэрийг дуудуулах гэж өөрөө иргэний сайн дураараа бусдын өмнө нүцгэн шаардан гарыг гэж гарч ирсэн байхгүй. Аккорд байгаа заагсал гэсэн үг. Тэгээ энийг дэвсэж дэвчиж би гарч цаашаа явж чаднаа л гэсэн санаа шүү дээ. Улс төрч байна гэдэг чинь. Тэгээ энэ бүгдийг ойлгодог, энийг ойлгож энэ ёс зүйн тухай ярьдаг байгаасаа гэж. Энэ бол бахархаж тэрнээс хэн нэг шийдэгдэг зүйл биш шүү дээ. Ёс зүйн дүрмээр шийдгэнэ гэдэг. Энэ яг социалист сэтгүүгээр юмд хандаад байгаа хандлага чинь энэ дээрээс ажиглагдаад байгаа маа. Тэр хувь хүнтэй байгаа тэр ёс суртахуунтайгүй байдал тэр мэрэгжлийн байгууллага юм уу холбоонд ч юм уу мэрэгжилтэй тэгээ эсвэл энэ парламентд орчоод энэ улс төрч болоод орсон байгаа энэ үйл явц чинь тэр хувь хүний ёс суртахуунтай шууд хамааралтай шүү дээ. Тэгээ тийм ёс суртахуунгүй хүн сонгочлоо гэж за одоо яах вэ? Тэг чи ёс суртахуунгүй юм байна чамайг одоо толгойг чинь тасна гэж хэлж болохгүй шүү дээ. Нэгэнт иргэний мантаад аваад ороод ирсэн. Тийм хүмүүс цөөнхүүд нь байна. Тэгээ наараг дэмждэг тэр хүмүүс чинь байж лагаа. Тэгээ энэ ариун зээг дэмждэг тийм хэмлээ. Тэг ингээд тэр Монгол Ардын намын нэг сони юм яриад байгаа тэр ховдын орон байрны хулгайч болормоо гэдэг дэмждэг хүмүүс байж лагаа шүү дээ. Тэгээ сонгогдсон байхгүй юу та. Энэ ёс зүй ярихаар хулгайч нараа хамгааж үлдэх гэлээ гэдэг ингээд бүр таг орд юм яриад ингээд заримдаа яриад байгаа юм. Энэ хулгайг хийцэн бол байна шүү дээ. Энэ прокурор оруулж ирээд тэгээд энэ чуулганы улсын хурлын чуулганы тухай хууль, улсын хурлын тухай хууль, улсын хурлын дэгийн тухай хууль эдрээр хилцэгдэх боломжтой шүү дээ. Одоо жишээ нь тэр их хурлаас суух байгаа хүмүүсийг бол улсын хурлын дэгийн тухай хуулиараа зохицуулаад татчих боломжтой шүү дээ. Яагаад гэвэл энэ ёс зүйтэй холбоотой асуудал биш байхгүй юу та. Энд чинь ажил дасалж яах гэсэн үг шүү дээ. Иргэдээ авчирсан мандатыг хэн ч шуулгах гэж гэсэн үг байхгүй да. Энэ иргэд нөгөө иргэдээ хаа нөгөө нэг дуу хоолойг оруулахын тулд энэ бол дэгийн хуулиар зохицуулагч боломжтой. Тэр гэмт хэрэг хийсэн хүмүүс бол эрүүгийн хуультай шүү дээ. Тэр эрүүгийн хуулийнхаа дагуу тэр хурал дээр нэр нь орж ирэл тэгэл явуулах ёстой үстэй. Монгол зөндөөл юм тохиолдол байсан. Миний санджаагаар бол 2019 онд одоо энэ дан бочор тэр нэг юуны шаазын үйлдвэрний ямар казакулаа султан билүү тэр казак мазак гэл баахан хүмүүс энээр орж ирээд энэ хамтлан прокурор шударгаас эндээс тогтох ёстой та нарын хүмүүсээ ингээд шалгуулах хэрэгтэй ингээд жидүүгийн баахан хулгайч нар одоо энэ ерөнхий сайд болцсон бага өвчлөлтийн үйлдэл жидүүгээс 850 сая төгрөг хулгайлсан бидтэй одоо 0 ухаан царайлаад байгаа тэр 0 ертөнцийн хүртэл жидүүгээс мөнгө хулгайлаа үсттэй одоо энэ тэргүүн шадар сайд жадан би энэ хоёр нь бас жидүүгээс мөнгө хулгайлаа үсттэй
Тэр асуудлуудыг чинь сөхөж оруулж ирээд яах вэ? Энд чинь эрүүгийн хуулийн дагуу тэр улсын их хурлын дэгийн тухай хуулийн дагуу орж ирж хууль хэлцэхдээ тэгээд явж ирсэн шүү дээ. Тэгээ энэ бол бусад хуулиар зохицуулагддаг зүйл ээ. Ёс зүйгээр дүрм зохиогоод ёс зүйгээр хуульчилж ингэж болдгүй маа. Болдгүй. Энэ боломжгүй. Яагаад гэвэл одоо хүртэл энэ философчид энэ ёс зүй гэдэг юм дээр нэгцэн ойлголт байдгүй. Ёс суртахууны хувьд тийм. Бид нар бурхны шашинтай, тэг буддын шашинтай хүмүүс. Бидний ёс суртахуун гэдэг байгаа юм тэр христийн, исламын шашинтай хүмүүсээс өөр. Бидний гэр бүлийн хүмүүжлэлд авч үлдсэн тэр ёс суртахууны ойлголт өөр. Мэргэжлийн тэр ёс зүйн кодууд чинь мэргэжлэрээ өөр. Байгууллагын ёс зүйн кодууд чинь байгууллагаараа өөр. Тэгээ энийг ингээ хуульчлахаа дайраад ингээ мангата тэрнгээр нь парламентаас татна гэдэг. Тэгээд та нар хулгайч нараа өмөөрөөд авч үлдэх гээд байна гэдэг юм. Тэр хулгайч нар чинь хулгай хийсэн бол тэр прокурорын байгууллага нь тэр нэрээ барьж орж ирээд тэгээд татаад авал та. Одоо тэгээд би яг хууль нь ямар гэдгийг мэдэхгүй байгаад энэ прокурорын татах, авилгын тэмцэх газрын даргаыг татах тэр хууль нь их хурлаа хадгалагдах байх гэж би бол хардаг. Тийм байгаа байх. Яагаад гэвэл их хурл томилж байгаа шүү дээ. Монгол улсын ерөнхий сайд санал болгоод их хурл томилдог болсон шүү дээ. Уул нь бол ерөнхийлөх санал болгоод их хурл томилдог гэсэн банк ороонуудаар ороод тэг хилцэгдээд ингээд. Одоос нь тэр нь хэвээр байгаа. Гол нь өөрчлөгдсөн юм ерөнхий сайд оруулж ирдэг болсон. Авилгатай тэмцэх газрыг прокурорыг. Тэгэхээр энийг та нар томилсон юм чинь их хурлын гишүүд та нар томилсон юм чинь татах хэрэг нь та нарт байдгүй л үү. Тэгээ энэ тэр чинь ажил хийхгүй байгаа бол энийхээ хууль муулийнх нь тэр юмнуудыг сайжруулад ажил хийхгүй байгаа бол энэ мэнийгээ татаж авдаг ийм юм бодож оллоо. Тэр нэг хэсэг нэг юм айцтай одоо яг ингээд балраад Монголд ингээд сүрүүлэх чинь Монголын арчил ингээд баларлаа гэдэргээд яасан арчлалт хайртай болцсон юм. Монгол ард юм аамайхаа. Арчлагддаг чинь тасралтгүй явдаг үйл явц дандаа сайжирж явж идэг. Тэгээд парламентын арчилгээд байгаа яриад байгаа тэр юмныхаа учрыг утгыг ойлгож байна уу? Тэгээд нэг утгаар парламентын арчил хэрэгтэй энэ тэргээд ярих юм. Нөгөө талдаа тэрийг ойлгож ярьж байгаа хүн их ховроо. Ялангуяа энэ тухан дээр эцэгтэй Вашингтонаас. Юмны чинь нэг юм нэг учир зүүн талаас нь жоохон ойлгодог баймаар байгаа юм. Парламентын арчил гэж юу хэлээд байгаа юм бэ гэхээр олонхоор хүч төрүүлж асуудалд хандахыг хэлээд байгаа юм биш үү? Платон гэдэг хүн бол арчлалыг дандаа үүсгэж буруутгах гэсэн чинь олонхоор асуудалд ханд ингээд яадаг аа гэж. Тэгээд сүр юу явж идэг цөөнхөө дандаа нугчанд орж идэг гэдэг. Тэгээд Декарт гэдэг Английн тэр философи юу гэж математикч хүн шүү дээ чинь өөрөө бүр юуны католик шашинтай цэвэр христчин. Тэр юу гэж томьёолоод энэ цөөнхөд үнэн байдаг гэдэг үгийг хэлээд энэ философиг бий болгож гаргаж ирсэн юм бэ гэхээр логик сэтгэлгээний тухай ярьсан байхгүй юу? Энэ тавиад байгаа асуудал чинь олонхоор хүч төрөх биш. Тавиад байгаа асуудал чинь логиктой байна уу, логикгүй байна уу? Эсвэл баримт факт юу байгаа юм? Яагаад ингэж үзээд байгаа юм? Энэ дээр бодлогын мэтгэлцээ явдаг байхгүй да. Үзэл санааны буюу улс төрийн үзэл баримтлалын хоорондын зөрчил маргаа эндээс явж хилцэгчээж тэгээд хүмүүс эндээс ойлголтоо нэгтгэж тэгээд шийдвэр гаргадаг үйл явц. Тэрнээс аль нэгэн улс төрийн ном нэг мулгуу юм бодож олцоо тэгээд тэргээ зүтгүүлээд олонхоор хүч төрөөд явахыг энийг арчлал гэдэг байгаа юм биш үү? Эн чинь бүр манай эртний өмнөх тэр Афины арчлалын үед нөгөө дэлхийн бөөрөнгөө хатгай саналаа хураа ирж ирсэн. Тэр үеийн ойлголт чинь шүү дээ. Тэг бурууна шатаага алдсан үсттэй. Тэг олон эрдэмтэн мэрэгдээ дэлхийн ертөнд чинь шатааж алдсан шүү дээ. Олонхоор хүч түрээд. Тэгээ тийм учраас парламентын арчлал гэж юм чи юу хэлээд байгаа юм бэ гэхээр логиктой яриа. Мэдлэгдээ суурс үний юм уу, худлаа юм уу? Яаж нотлогдож байгаа, яаж үзээд байгаа юм? Яагаад ингэж үзэж байгаа юм гэдэг. Энд чинь дандаа логик ойлголтууд байхгүй да. Тэгээ шийдвэр гараад байгаа. Энийг парламентын арчлал гэдэг байгаа байхгүй да.
Тэгээд энэ Монгол Ардын нам гэж нэг юм хэсэг дээрэмжт ингээд юмныхаа учрыг олохгүй авч бүх юмыг самраад үүндээ яг энэ ёс зүйн асуудлаар энэ парламентын энэ дархлааны асуудлаар бол нойд эрдэнэ энэ багийнхан чимээгүй байгаад явцсан бол илүү болно үр дүнтэй ах байсан. Яагаад нойд эрдэнэ ингээд энэ талынханд дуурахаар хүмүүс энийг буруу ойлгоод хүлээж аваад байгаа юм бэ гэхээр та нарт иргэдийн итгэл алдсан байхгүй да. Ялангуяа нойд эрдэнэ чамд чи парламентыг бол зүгээр хуулийн бичгээр байгуулах шиг болгосон байхгүй. Яалтаа гормоор гэж орж ирээд хүссэн хуулиа батлуулдаг 20-24 он те. Сүүлд нь 24 онд парламентын сөрөг хүчинтэй парламент болонгууд улсын их хурлын гишүүнийг ерөнхий сайд нь жишээ нь Баярмаа гишүүнийг те Баяр цог гишүүн даргын асуултанд хариулъя гэдэг ингээд. Энд чи ерөнхий сайд гүйцэтгэх мэдл өөрөө ингэж парламентын дээр сууж исэн авирлж исэн түүх саяхнаас шүү дээ. Тэгээ эн чинь болдгоо маа гэх тэр үед нь ярьж исэн. Энэ болохгүй. Гүйцэтгэх мэдл дээр байгаа хүмүүс өөртөө парламентын дээр ингээд очихоор ингээд парламентад доромжлоод ингээд байж болтгүй л дээ. Өнөөдөр тэр хууль хилцэж байхад тэр жаргаллуу тэр хин блэ тэр юуны элгүй байдлын зөвлөлийн наримчгийн дарга гэдэг чи. Тэр нөхөр ингээд тэр доктор орилол жаргалан муусын юунд сууж байхдаа үндсэн хуулийн эрх зүйн миний хичээл суугааг нь болсон жаргалан чи суусан бол яг энэ нөхөр шиг юм эргүү орк мэдлэггүй харахгүй нөхөр байх гэсэн юм шүү дээ. Суугааг нь болж жаргалан баяр үргэж чамд харна. Суугааг нь болж одоо энэ олон 10 залуучуудын тарих толгойг нэг иймэрхүү юм учир жанцаа ойлгохгүй, хууль эрх зүйн ойлголт байхгүй. Яг тэр социалист сэтгүүгээр арчлын мөн чанарыг ойлгохгүй, социалист сэтгүүтэй нөхдүүд хичээл зааж будалж байгаа шүү дээ хүмүүсийг болон бусад сургуулиуд дээр. Ямар ч ойлголт байхгүй. Хэрв чи цууцсан байсан бол өнөөдөр ингээд хэн нэгэн хүний ингээд үүдний манач хийгээд ямар ч мэдлэггүйгээр гайхуулаад ингээд байж ах гэсэн шүү жаргалаа. Чи сурааг нь болж сурсан бол яг ийм рүү явах байж. Тэгээ энэ парламентын арчны мөн чанарыг ойлгохгүйгээр ингээд одоо ингээд бидрийг ингээд яах чинь, ийх чинь, энэнгээр ингээд дөрүүлж байгаад ингэх чинь гэдэг нэг ийм балаа айцтай юм байдаг болтой. Та нар нэг тодорхой аргументтай байлдаг шүү дээ. Эн чи ийм учраас болохгүй. Эн чи яагаад гэвэл ийм байдаг юм аа гэдэг. Тэгээд тэр номон гэдэг нэг гişүн бусад орнд бол ингэдэг гэдэг. Ямар улсад ёс зүйгээр код юу ёс зүйн хэм хэмжээгээр парламентын гишүүдэд хариуцлага тооцож байна. Ямар улс вэ тийм? Парламентд ямар улсад парламентын гишүүнтэй хариуцлага тооцоо ёс зүйгээр хариуцлага тооцож байна. Эн чинь ёс зүйн код байхгүй да. Эн чинь хүн нэг ялдаг зүйл биш шүү дээ. Тэгээ ийм мэдхгүй юм аа ингээд нэг бусад орнууд морнууд гэж шал худлаа ингээд нэг. Энд чинь одоо хүн төрлөختөн чинь ингээд монголчууд за яг хөө тэгээд энэ манад үеийнх дээш үеийнхэн ч гэдэг манай үеийнхэн өдр зарим нь тэр ChatGPT өдр мэдхгүй байх юм л оюухан юм хайж ойлгохгүй байх. Эн чинь ихэнх нь энэ мэдээллийн орон зайн дээрээс мэдээлэл аваад Google гэж юм хайгаад ихэнх нь англи хэлтэй болцсон. Англи хэл байдгүй махад Google Translate ашиглаад ингээд бусад энэ орчуулгын програмуудыг ашиглаад ингээд мэдээллүүдээ аваад хардаг болцсон. Ийм ерэн зүүн штэ. Уул нь бол парламент бол дандаа философийн талаас нь ихтгэлцэж яадаг. Яагаад гэдэг асуултанд хариулахын тулд тэгээ харамсалтай нь энэ парламентын ажлахаар олонхоор хүч төрөх тухай ойлголт байгаа юм. Тэр юуны Монгол улсын ерөнхийлөгчийн тэр тамгын газрынхан тэр аюулгүй байдал тэр хууль барьж орж ирж байгаа хүмүүсийн тэр ярьж байгаа. Тэгээ олонхоор энэ бол парламент арчилтай байгааг нөгөөх нь хуулийн үндсэн хууль энэ яагаад ийм орк юм бэ энэ өөрөө энэ нээлттэй нийгэм арчсан тогтолцоо нээлттэй нийгэм чөлөөт нийгэм чинь энэ арчсан тогтолцоо чинь арчилгээд байгаа юм чинь хуулиараа засаглахын тухай ойлголт шүү дээ. Арчилтаа бай нөгөө талд нь хуулиар засаглана гэдэг ийм мулгуу мунхаг яриа байж болохгүй шүү дээ. Тэр аюулгүй байдлын байнгын газрын наримчгийн даргатай байгаа тэр нэг харахгүй нөхөр. Тийм мангар юм ярьж болохгүй шүү дээ.
Иргэнийхээ эрхийг хамгаалсан хууль чинь өөрөө нарсан тогтолцоо чөлөөт нийгэмч амин хүнсэн штэ. Тэгээ ийм ойлгохгүй нөхөр тэгээ доктор тэгээд хүн амт хичээл сургуульд нь суудгүйгээ Монголд. Тэгэхээр суугаагүй ч болсон юм угаасаа хин жаргалын гişүн. Суусан бол энэтэй адилхан нэг юм мангар юм уу дахиад тэнцээ нэмэгдээ сууж явах гэсэн юм шүү дээ. Тэгээ энэ арчлсан тогтолцоо гэдэг байгаа чинь хуулиар засаглах тухай ойлголт, эрх мэдлийг тэнцвэржүүлэх, баланслах тухай ойлголт. Арчлал гэхээр олонхороо хүч төрөөд дараа нь хуулиар шийддэг тухай ойлголт биш. Арчлагддаг чинь хөгжлийн үйл явцыг хэлээд байгаа. Байнга тасралтгүй явдаг энэ үйл явц. Хувь хүний өөрийнх нь хариуцлага, оролцоо, сонголтон дээр суурилаад байгаа юм чи арчлал гэдэг байгаа юм. Нөгөө талд нь арчлан тогтолцоо гэдэг байгаа чинь энэ Монтескийн онол, гүйцэтгэх хэрэгмэл, шүүх засаглал, нөгөөх нь хууль тогтоох буюу парламентын засаглал, энэний тэнцвэртэй байдлыг баланслахыг энэ чи арчлсан тогтолцоо гэдэг байгаа юм. Нэмэх нь энэ иргэний манайхан төрийн бус байгууллага гэдэг нэлээд сурцсан. Тэгээ энэ иргэний байгууллагууд энийг ингээд арчлсан тогтолцоо гэдэг байгаа байхгүй та. Тэгээ энгийн ойлгохгүй тэгээд энэ нэг коммунист хууль оруулж ирчээ. Тэгээд тэрнгээр ингээ мугуудлаад зүтгээд байж болохгүй. Тэгээд энийг их хурлын гишүүд буцаагаасаа гэж хүсэж байгаа. Ер нь бол энийг хүлээж битээ аваасаа гэж хүсэж байгаа. Манай мэдээж арслан намын гишүүд ихэнх нь хүлээж авахгүй байна. Тэгээ манай энд Пөрөв Доржоо гишүүнээ миний найз одоо жоохон арцнаар бай. Ховдыг тэр ерөнхийлөгчтэй уулзахад очсон тэр нэг 400-500 хүн ховдын ард хүн биш байлгүй дээ. Ховд чинь хичнээн мянган хүн амтаа гэдэг лээд. Тэр нэг 400-500 хүнээр ховдын ард хүн энэ гэдэг ингээд нэг юм. Тэр юун дотор ерөнхийлөгчийг очоод уулзсан тэр уулзалтанд тэгээд Монгол Ардын намын гишүүд л цуглаа байлгүй дээ. Эсвэл аливаа юмны нэг ихэнх нь учир шалтгаан ойлгодгүй хүмүүс л очиж ерөнхийлөгч юу ярих нь гэж нэг хэдэн хөвшчүүл л очиж байлгүй дээ. Тэрнгээр ховдын ард хүн ингэж үзэж яана гэдэг нэг 200-300 хүн юм уу 300-400 хүнээр ингэж төлөөлж ард түмэн яг ард түмэн гэж хийн бүүмэд. Тэр нэг ийм 400-500 хүнээр тэр ховдын хүмүүсийг иргэдэд төлөөлж болохгүй байлгүй дээ. Тэгээ жоохон юмд улс суурьтай хандаж сураа. Хинч хариуцлагагүй бай гэхгүй байгаа шүү дээ. Би ч гишүүдийг хариуцлагатай байгаасаа гэж хүсэж байгаа. Тэгвэл тэр хариуцлага нь юу юм бэ гэхээр ёс зүйн кодоор хэмжигдэх хариуцлагын тухай ойлголт биш дээ. Тэгээ гишүүний парламентын гишүүний бүрэн эрх мэрх гэдэг ингээд бүрэн эрх гээд байгаа тэр хэлсэн үгнийхээ өмнө хариуцлага хүлээхгүй өдргээд байгаа үг чинь дандаа тэр парламент доторх үйл явц шүү дээ. Чи хинтээ ч хуваалцшгүй өөрийнхөө итгэл үнэмшлээр санал өгөх тэр үйл явцыг чинь халдчихгүй гэдэг байгаа байхгүй юу та. Бүрэн эрх чинь тэнцээ хангалттай байгаа байхгүй юу. Тэрнээс зам хаалгаж байгаа давхихыгаа бүрэн эрхтэй, төвжирлийг хаалгаж байгаа давхихыгаа бүрэн эрхтэй гэж ойлгоод тийм биш дээ. Тэр парламентын ордон дотор байгаа үйл явцыг чинь бүрэн эрхтэй гэдэг байгаа байхгүй та. Тэгээд тэр халдшгүй байдал гэдэг чинь тэр санал гаргахад чиний тэр итгэл үнэмшлээрээ санал өгөх чинь хэн нэгэн халдаж нөлөөлж болохгүй л гэсэн санаа шүү дээ. Тэгээ ийм одоо юу гэдэг нь 3 дугаар курс мөрсөн хүмүүсийн улс төрийн ангийн 3 дугаар курсын хүүхдүүд баг энийг танад хичээл орох хэмжээний нэг ийм ойлгочлоод авчихад л дээ. Энийг тийм хүнд биштэй. Нөл ухаан царайлал парламентын ордонд ороод их хурлын гишүүн болоод санал дээр суухаар бүхснөөс чинь бүх эрдэм мэдлэг тархируучи урсаад орчдөг гэж бодож байгаа бол эндүүл шүү дээ. Тэгээ жоохон юм уншиж судлаж жоохон мэдлэгтэй парламент баймаар байна. Тэр Сахилбаатмат хүмүүжил яах вэ гэм цогт гişүнэ. Тэгээ тэр мөр чинь угаасаа сайжраад засраад явна. Хамгийн гол нь гişүүддээ сургалт их оруулаа. Жоохон мэдлэгтэй болгоно гişүүдээ. Тэрнээс тэр хүмүүжүүлэх гэдэг. Тэгээ нэг өмөрч хамгаалах яах вэ? Тэгээ дараа нь болохгүй лгүй. Тэгээд нэг анги бид нар идэргээд ийм мангар ярианаас одоо болчооч дээ. Та нар нэг анги юусоо биш дээ. Та нар чинь
өөр үзэл баримталтай намуудаас орж ирээд тэнд бодлогын мэтгэлцээ хийх гэж сууж байгаа хүмүүс ахгүй да. Та нарыг нэг анги олоод хувилдаад нэг асуудал шийдгэж хэн ч санал өгөөгүй. Та нар тэр парламентын дахин бодлогын мэтгэлцээ хийгээд иргэдэд хэрэгтэй иргэнээ хамгаалсан иргэдэд хэрэгтэй хуулийг батал гэж та нарыг оруулсан байхгүй да. Тэрнээс нэг анги манг олоод хоорондоо хувилдаад эсвэл бие биенийг нэг анги учраас хамгаал гэсэн үг юусоо биш. Спикер гэдэг чинь ангийн дарга маргуудад биш шүү дээ бүр. Баяр цогтгч бям цогтгч дарга спикер. Тэгээ энэ минийг нэг жоохон эрүүл ухаанаар хандчуул яадаг юм бэ тэгээд. Тэгээ би Тэмүүжин найзтай хэлмээр байгаа. Миний найз наа нэг их хурлын гишүүдтэй сургалт оруул яадаг юм бэ? Ойрхон. Тэгээ манай Тэмүүжингээс та нар ядаж Арслан намын нэг хэдэн гишүүд нь ядаж очоод нэг парламент гэж юу юм, улс төр гэж юу юм, улс төрч гэж хэнийг хэлээд тэгээ ямар учиртай ядэр гэдэг нэг жоохон мэдлэг авал яадаг. Энэ Монгол Ардын намынхан цэс очоод асуугаач та нар. Яг энэ ямар учиртай яадаг ядэр гэдэг. Яг на парламент очиж ганц философийн талаас нь мөн чанар талаас нь ярьж байгаа ганцхан гишүү би тэр чинь Тэмүүжин. Найзраа нүүр бартан бахархаа хэлчихэ. Тэгээ тэр мэрийг ингээд жоохон сонсч монсдог байвал яасан юм те бүгдөө. Тэгээд ийм ялгаатай юмнуудыг ялгаатай нь бай. Тэгээ ёс зүйн бол хуульчилж болдгоо шүү. Энэ бол хуульчлах боломжгүй зүйл. Энэ бол ёс зүй гэдэг тэр байгууллагын тэр мэрэгжлийн бахархал юм аа. Би жишээ нь хуульч хүн гэдэг ингээд энэ хуульч учраас энэ бол хизээж худлаалгүй, энэ бол хүн хуурахгүй, энэ бол бусдыг ялгуурлан гадуурахгүй, энэ бол бат итгэлтэй хүн гэж хүлээж авах гэдэг байгаа байхгүй юу? Энэ улс төрч байх гэхээр энэ бол худлаа хэлэхгүй. Энэ бол бодлого тодорхойлогч учраас иргэдийн асуудлыг шийдэж байгаа учраас энэ бол нотлох баримттай нотлохотой ярьж байгаа гэж би шууд хүлээж авах хэрэгтэй байхгүй юу? Одоо улс төрч гэж хэнийг хаалаад байгаа гэхээр энэ хулгайч худалч гэсэн нэг ийм мессеж үүсдэг байхгүй. Эн чинь эрүүгийн хуулиар зохицуулагдах. Тэгээд тэр дэгийн тухай хуулиар зохицуулж болох ойлголтуудаа. Тэгээд энэ минийгээ нэг ялгаж салгаад хүлээгээд авчаас чээд хүсэж байгаа юм. Тэгээд тэр мара энэ орк шүүд нь бол энэ иргэний эрх та нарт байхгүй гэдгийг аягүй сайн хүлээж аваа. Улс төрч байна. Нэг нь парламентын гишүүн болсон бол та нар иргэнийхээ эрхийг сайн дураараа татгалздаг. Энийг бас хуульчилж болдгүй юм. Яагаад гэвэл энэ өөрөө улс төрч гэдэг энэ өөрийнх нь одоо энэ нэр хүнд гэдэг байгаа те алдар нэр гэдэг нэр хүндтэй ч холбоотой асуудал ахгүй. Яагаад чи улс төрч болцсон юм бэ гэдэгтэй ч холбоотой асуудал. Чи иргэнээс эрхийн сонгох эрхийг аваад орцсон байхгүй юу? Чи буруу юм, мунхаг юм хийвэл ирэх чинь чамайг шүүмжлэх хэрэгтэй байхгүй юу? Чамайг шоолох тийм эрхтэй байхгүй юу? Тэгээ энэ минийг нэг ялгаж салгаж ойлгоо. Тэгээ тэрнээс чинь болж ингээд учир замбраагүй юм утгагүй янз янзын юмнууд ингээд гарч ирээд ийм болоод байгаамаа гэдгийг хэлье. За тэгээ ганц хоёр асуулт байл ханд байчаад. За асуулт гэнэшгүй бичсэн байна. Төө. Чиний юм мэддэг гэж юу авах вэ? Үсэн нохоо цудаал дор мөсөн одоо хараал зайлшгүй гэсэн хаалгах шиг. За. Өөр юм хаалгах шиг. За тэгээ мэддгүй юм гэж ярихгүй л да. Мэддгүйгээ мэддэг хүн шүү дээ би чинь. Мэддгүйгээ мэддэг учраас мэддэг юм ярьдаг. За юм байна да. Тэгээд энэ парламентын арчлал гэдэг үгнийхээ мөн чанар эдрийг сайн ойлгож яж яриараа. Олонхороо хүч төрөх тухай ойлголт биш шүү. Бодлогын мэтгэлцээ гэдэг байгаа чинь дандаа аргументтай няцаалттай тэгээд яагаад гэдэг асуултанд хариулж чадахгүй бол чи худлаа хэлж гэнэ гэсэн үг. Энэ логик гэдэг байгаа чинь дандаа энэ учир зүй гэдэг байгаа шүү дээ. Сэтгэлгээний дистаралтай сэтгэлгээ эдэр гэж томьёолоод байгаа монголчууд. Тэгээд энэ ийм учиртай үг мөчтэй. Арсенал байна гэж эрүүл саруулаар сэтгэлийн хөдлөө даржаа яагаад ийм болсон ямар учиртай юм гээд тэрийг тунгааж бодох тухай тэрэнд асуудлыг хандах тухай ойлголтыг эрүүл саруулахаар асуудал хандах тухай ойлголтыг арсенал гэдэг байгаа шүү дээ. Тэгээд гэх мэтлийн юмнууд нэг жоохон тодорхой ойлголттой болчиход парламентын гишүүд нь маргааш хилцэгдэх юм байна. Тэгээд их хурлын гишүүдээс үсгэд энэ бол болохгүй шүү. Энэ бол яагаад ч болохгүй. Та нар
бусдыг ёс зүгээр ялгаж байгаа бол энэ цаашаа бүр маш аимшигтай юм руу явна шүү. Яг социалист сэтгүүгээр асуудалд хандаад байх юм аа. Нөгөө нэг Монгол Ардын намынхан чинь дээр үйл социалист лагерын үйл чинь тэр гэр бүлийн гадуур харьцааг жишээ нь ёс зүйн үйлдэлгээд намаас нь хөөгөө тэр хүнийг ажлаас нь хөөгөөд ингээд нийгэм шившгэлдэг те байгууллага дээр нь шившгэлдэг арх уусан хүнийг гудамд гаргаж ирээд олонний өмнө гаргаж ирээд ингээд шившгэлдэг байсан. Яг тэр сэтгхүүгээрээ ёс зүй гэдэг юмыг олж харах гэдэг юм. Ёс суртахуун гэдэг юмыг тэгж харах гэдэг юм. Эн чинь хувь хүнтэй холбоотой тэр мораль гэдэг байгаа юм чинь ёс суртахуун гэдэг байгаа монголчууд байгаа те жудаг гэдэг байгаа. Тэр эн чинь өөрөө хувь хүнтэй холбоотой асуудал. Тэр эдик буюу ёс зүй гэдэг байгаа юм чинь мэрэгжлийн байгууллагын ёс зүй, мэрэгжлийн ёс зүйтэй холбоотой асуудал. Парламентын арчилгээд байгаа чинь энэ олонхоор хүч төрөх тухай эсвэл юу хамаагүй балаарж яадаг тухай ойлголт биш. Энэ бол дандаа философи дээр суурьсан, эсвэл аргумент дээр суурьсан. Декарт яагаад нэг логик сэтгэлгээний тухай ярихдаа цөнгө дүн байдаг гэж үзээдсэн бэхээр аливаа юм чинь логиктой байх ёстой. Яагаад гэдэг асуултанд тайлбарлаж байгаа бол цөөнхөдсөн үнэн байж болт юм аа л гэсэн баггүй та. Тэгээ энэ миний ингээд нэг жоохон ингээд нэг юмнуудыг нэг жоохон хараад уншаад ойлгочод болно. Монголын парламент урагшлах гэдэг юм. Тэм цогтойгоо тэгээ та ангийн дарга биш. Наадах чинь парламент чинь 126 нэг анги манг бүрч биш гэдгийг илүү сайн ойлгоцоо гэж хүсэж байна. За тэгээд ингээд өнөөдрийнхөө лайвыг энэ хүрээд өндөрлөө. Тэгээ шеэрлээ түгээгээд өгөөрөө. За баярлалаа.